За шин сэргэлтийн бодлогын томоохон зорилтын бол мэдээж одоо энэ бомбын сэргэлтийн бодлого байж байгаа. Бомбуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөө төсвүүдийн үйл ажиллагааг оронд нь уялдуулах, Баян Улгид, Орногов, Орнод, Өмнөгов, Сүхбаатар, Сэлэнг, Төв аймаг, Ус ховд аймагуудын удирдлагуудын одоо нэг хэлийн бомбууд орчин бол онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Өндөржүүлсэн бэлэн байдлыг бид бууруулж шар төвшин шилжүүлэхдээ хэлийн бомбуудаа онцгойлон авч үзэж, өндөржүүлсэн хэвээр нь авч нэгдүгээрт явна, хоёрдугаарт улсын онцгой комиссийн дэргэдэх нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаанаас эхлээд аймаг орон нутгийн шуурхай штабууд онцгой комиссууд урд өмнөхөөсөө илүү өндөр зохион байгуулалттай улам одоо сонор сэрэмжтэй ажиллана. Энэ шар төвшин шилжүүлсэн гол зорилго бол засгийн газар улсын эдийн засгийн одоо үйл ажиллагааг идэвхжүүлэх, бизнес аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвэн явуулах боломжийг бүрдүүлж байгаа нэг талдаа, нөгөө талдаа та бидний хариуцлага улам нэмэгдэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид одоо арын албанд хартал ард иргэдэд амар тайван амьдруулахын тулд, ажилуулахын тулд, ажилдаа орлоготой байлгахын тулд нөгөө өндөржүүлсэн бэлэн байдлын зохион байгуулалт улам одоо өндөр зохион байгуулалттай хариуцлага өндөртэй ажиллах шаардлага бий болж байна гэж ойлгох хэрэгтэй. Олон жил хүлээгдэж байсан хоёр улсын засгийн газар хоорондын хамтарсан эдийн засгийн худалдааны чөлөө төс байгуулах хэлэлцээрийг улсын хурлаар 12 дугаар сарын 20 дээр одоо соёрхон баталж ерөнхий сайдын саяны айлчлалын үеэр хоёр улсын одоо төрийн тэргүүнүүд холбогдох байгууллагууд одоо нот бичиг солилцож дараагийн шатны ажилд ороход бэлэн болсон байна.